За хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүү бидний бурхан аав минь. Бурхан танаас холдон гэм нүгэл дунд амьдарч байсан биднийг өрөвдөж бид бурхан таныг мэдэхгүй байх үед бурхан та биднийг аврахын тулд цорын ганц хүү Есүсийг энэ дэлхий рүү илгээн бидний хүртэх байсан хараал шүүлтийг Есүс бидний өмнөөс авч загалмай дээр үхэж урсгасан үнэтэй цусаар нь бидний гэм нүглийг мөнхөд уучлж ямар ч гавьяа зөвтгөлгүйгээр аварч өгсөн тэр агуу нэгүсэлд талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар аврагдсан бид бүгд эзний өмнө хамтдаа цуглан эзний нэгүслийг магтан дуулж талархаж үгнээс тань сурж эзэн таны дотор ариун нөхөрлөлийг хийлгэж байгаад үнэхээр их баярлалаа. Энэ цагт ч эзэн та бидний дотор хамт байгаад итгэж байна. Бидний хүн тус бүрийг ажиглан харж Бурхны өршөөлийн мутраар биднийг түшин тулж өгөөрэй. Бид бүхэн одоо ч гэсэн их сул дорой учраас заримдаа унахч боломжтой байдаг. Бид Бурхны ариун хүслийн дагуу амьдрч чадахгүй, өөрсдийнхөө махан биеийн хүслийг даган амьдрах тохиолдолч их байна. Эзэн та инэрлийн хүч чадлын мутраараа биднийг зуран барьж, бид Бурхны хүүхдийн хуваар ичих зүйлгүй амьдрахад удирдах, тун удахгүй дахин ирэх эзний алдрын өмнө ичих зүйлгүйгээр зогсож чадхад удирдах өгөөрэй. Орон даяар байгаа манай чуулган дэлхийн олон чуулганууд янз бүрийн хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий лахан дүүст эзэн та нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлаараа хамт байж эзний сайн мэдээг илүү зоригтойгоор гэрчлэн олон сүнсийг эзэн рүү удирдах авралт хүргэх тэр бурхны ажлыг чадамгаагаар хийхэд та тусалж өгөөрэй. Хэрэгтэй үед нь бидэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах замыг заан харуулдаг эзэн минь энэ цагтч бидэнд ичилхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүсэл бид бүгдэд илүү ихээр ухааруулж мэдүүлж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. 할렐루야를 힘차게 불러
За Библиэс сайж олцгоё. Матай 24 Матай 24-ийн 32-оос 35 хүртэл би уншия. Матай 24-ийн 32-оос авахуулан уншнаа. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөр хэдийн зөөлөрч навчсаад илгэхэд 100 ойрцныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн. Үнэнээр би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одно, харин миний үгс өнгөрөн одохгүй. За энэ хүртэл өнөөдрийн цагаар энэ үгэн дээр төвлөрөн эзний залрал ба Христэд итгэгчийн өргөгдөлт гэсэн сэдвтэйгээр үгнээс суръя гэж бодож байна. Иохан 5:39 дээрээс харах юм бол та нар бичвэрүүдэд мөн хэн бий гэж боддог тул тэднийг нь ягталдаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ гэж хэлсэн байдаг. Энэ Библи бүхэлдээ Бурхны бидэнд нэгүслэр өгж байгаа мөнхэн болон Бурхны улсад орох тэр найдварыг загаад зогсохгүй. Энэ Библи нь бүхэлдээ ганц нэгэн болох Есүс Христийг гэрчилдэг нь бас зорилго байгаа. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ гэж хэлсэн. Хуучин гэрээ бол Есүсийг ирэхээс өмнө бичигдсэн үг. Хуучин гэрээ гэж байгаа нь хуучны амлалт, өмнөх амлалт, Христийг илгээнэ гэсэн амлалт байгаа. Хуучин гэрээ нь Есүсийг энэ дэлхийд ирэхээс 1500 жилийн өмнөөс авахуулан бичигдсэн үг. Библийг хамгийн анх бичсэн хүн бол Израилийн хамгийн агуу иш үзүүлэгч Мойсе байгаа. Энэ Мойсе Есүсийг ирэхээс өмнөх 1500 жилийн өмнөх хүн байгаа. Тэгээд хуучин гэрээ бол Есүсийг ирэхээс 400 жилийн өмнөх үе хүртэл бичигдсэн. Шинэ гэрээ бол Есүсийг ирсэн цагаас авахуулан ойролцоогоор 100 гаруй жилийн хугацаанд бичигдсэн байгаа. Хуучин гэрээ нь 39 ном, шинэ гэрээ нь 27 ном, нийлээд 66 номтой. Христ Израилийн газар нутагт ирж авралын ажлыг гүйцэнэ гэдгийг бичсэн нь хуучин гэрээ байгаа. Янз бүрийн хэлбэрээр Христийн тухай зөгнөл бичигдсэн байдаг. Тэр зөгнөлийн дагуу Христ Израилийн газар нутагт ирж бидний өмнөөс үхэж дахин амьснараа хүн төрлөختний гэм нүглийг зольж биднээс үнсийг аврах ажлыг бүгдийг гүйцээсэн. Тэгээд Есүс Тэнгэр өөд өргөгдсөний дараа ариун сүнс ирж тэр ариун сүнсний хүч чадлаар энэ сайн мэдээ гэж байгаа нь Христийн гүйцээсэн тэр Бурхны нэгүслийг гэрчлэхийг хэлж байгаа. Иерусалимаас эхлээд дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно. Христийн гүйцээсэн тэр нэгүслийн сайн мэдээ. Хинч бай Бурхны нэгүслийг ухаарч итгэх юм бол аврагдах энэ сайн мэдээ Иерусалимаас эхлээд дэлхийн хязгаар хүртэл гэрчлэгдэх болно гэж бичигдсэн. Есүсийг ирэхээс өмнө Христ энэ Израилийн газар нутаг дээр ирнэ гэдэг тухай дэлгэрэнгүй бичигдсэн. Тэр бүгд нь биелсэн байгаа. Тэгээд одоо энэ сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаад зогсохгүй. Төгсгөлийн үед Есүс дахин залрах тухайч бас тодорхой сайн бичигдсэн байдаг. Христийн залрал хуучин гэрээн дээрч бичигдсэн, шинэ гэрээн дээрч тоолохын аргагүй их бичигдсэн байгаа.
Матай 24-ийн 14 дээрээс харах юм бол хаанчлалын энэхүү сайн мэдээ гим нүгэлтэн аврагдаж деваажинд очих болсон энэ сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ гэж хэлсэн байна. Есүсийг энэ үгийг хэлэх үед шавнар нь бас баттай итгээгүй байсан үе. Бурхны сонгосон Израилийн ард түмэн хүртэл Есүсийг Христ гэдгийг танилгүйгээр загалмай дээр цовдолж цовдолж алах, Есүсийг эсэргүүцэх ийм зүйлийг хийснээр тэд дэлхийд даяар тарж бутарж хөөгдөж туугдан 1900 жилийн турш очсон газар болгондоо үхэж тийм эмгэнэлт түүхийг бүтээсэн байдаг. Гэтэ одоо эзний залралын талаарч бас эзний дахин ирэлтийн тухайч Библиэлд тодорхой бичигдсэн байгаа. Христ анх удаа Израилийн газар нутагт ирж авралын ажлыг гүйцэнэ гэдгийг хуучин гэрэн дээр бичигдсэн байсан. Тэр нь бүгд биелсэн шиг энэ сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдах юм бол Христ дахин залрна гэдэг тухайч бас үнэхээр их сайн дэлгэрэнгүй их зөвгөнлүүд байдаг. Тэр зөвгөнлүүдэж бас нэгэн ч алдагдaltaгүй бүгдээрээ тэр чигтээ биелэх юм аа. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгтэл төгсгөл ирнэ гэж хэлсэн шиг түүнээс хойш ойролцоогоор 2000 жил өнгөрсөн одоо бидний энэ эрен үед энэ сайн мэдээ газрын хязгаар хүртэл тунхаглагдаж манай улс бол дэлхийн газрын зураг дээрээс харах юм бол хамгийн зүүн хязгаарт байдаг. Тэгээд арлаараа бол Япон хамгийн зүүн хязгаарт байгаа ямар тач энэ дэлхийд даяар сайн мэдээ тунхаглагдсан. Зүүн зүгийн хязгаарт хүртэл сайн мэдээ ирж хүчтэй тараагдаад зогсохгүй. Одоо Солонгосоос эхлэн энэ сүүлчийн дэлхийн сайн мэдээ ургад сураах үе одоо өнгөрөх гэж байна. Тарайн талбайн үлдэгдэл түрүүг түүх мэт одоо дэлхийд даяар сүүлчийн удаа сайн мэдээг тарааж байна. Манай Солонгос чуулган одоо үлдсэн зүйл нь эзний залралын асуудал үлдсэн байна. Эхний ирэлтээр ирсэн Есүс гэмтнийг аврахын тулд ирсэн. Есүс үхэж дахин амилж тэгээд тэнгэр өөд одсны дараа Христийн гүйцээсэн сайн мэдээ дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдсны дараа Христ дахин ирэх үед аврагдсан итгэгчдийг дагуулж явахын тулд ирнэ. Тэгээд эцсээ хүртэл итгээгүй хүмүүсийг шүүхийн тулд ирнэ. Тиймээс өнөөдөр Есүсийн залралын талаар хамтдаа сурья гэж бодож байна. Тэгээд дахин ирэлтийн өмнө ямар үйл явдал болох талаар бас үгнээс хэлж өгье гэж бодож байна. Энэ дахин ирэлтийн талаар хуучин гэрэн дээрч бичигдсэн, шинэ гэрэн дээрч гэсэндээ их бичигдсэн байдаг. Түүний шинж тэмдгийг хэлье гэх юм бол олон шинж тэмдгүүд байгаа. Гэхдээ одоо бидний энэ цаг үед эзэн дахин ирэхийн өмнөх биелэгдэх шинж тэмдгүүдийн талаар бид нар бодож үзэх юм бол сая бидний уншсан үгэн дээр гарч байгаачлан Есүс Матай 24-ийн 32 дээр одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн мод нь Израиль үндэстнийг зааж байгаах нь Израиль үндэстнийг тайлбарлахын тулд байна. Улс болгон өөрийн гэсэн бэлэг тэмдэг болох цэцэгтэй манай улс Шарон цэцэг тийм ээ. Гэхдээ энэ Шарон цэцгийг ч бас харахад их хэцүү яагаад юм мэдэхгүй. Улсын хэмжээнд энэ Шарон цэцэгний модыг ихээр тарьж энэ Шарон цэцгийг их суулгаж тэгвэл уган сайхан яг байгаа газар байгаа гэхдээ тийм их бол биш. Энэ Шарон цэцэг дэлбэлэхээр их хөөрхөн тийм ээ. Гэхдээ хачиг их байдаг учраас
хомиж байж байгаад тэгээд дахин дэлбэлээл жилжингээ тийм байдалтай үргэлжилдэг юм шиг байгаа. Солонгос хүмүүсийн их төвчээртэй шантардаггүй зан чанарыг тайлбарладаг юм шиг байгаа. Япон хүмүүсийн хувьд энторийн цэцэг тийм ээ. Япон хэлээр бол сакура гэдэг. Гинт сайн дэлбэлээд тэгээд бүгд ундаг тийм ээ. Энэ нь одоо самурай сэтгэлгээтэй холбоотой ч юм уу ямар тач хурц огцон бидтэй Япон хүмүүс. Харин л тэгж тайлбарлагдах болов мэдгүй. Израиль улсыг бэлэгдэж байгаа мод бол инжирийн мод. Гэхдээ цэцэглэхгүйгээр жимсээ өгдөг. Цэцэглэхгүйгээр жимсээ өгдөг. Гэхдээ цэцэглдэггүй юм биш. Энэ инжирийг хуваагаад үзэх юм бол дотор нь улаан юм байж идэг. Тэр нь одоо цэцгэн нуугдмал байдаг юм шиг байгаа. Гэхдээ ямар тач энэ инжирийн мод Израилийг бэлэгддэг мод гэж хэлэх боломжтой. Матай 21 дээрээс харах юм бол Есүс өглөө эрт Иерусалим цайз руу явдаг. Гэтэл өглөөний цагаа уулгүй тэгээ замдаа өлсдөг байгаа. Гэтэл замын хажууд нэгэн инжирийн мод байсан, их навчрахаг тийм инжирийн мод байсан байна. Тэгээд Есүс үржимс нь байна уу гэд ойртож очисон чинь ерөөсөө навчаар л дүүрэн байсан. Үржимс байхгүй. Тиймээс Есүс тэр инжирийн модыг хараасан чинь яасан бэ? Хатаж үхдэг тийм ээ. Бертранд Руссел гэх хүн энэ хүний эцэг эх нь эрт нас бараад тэгээд эмээгийнхээ гар дор өссөн гэж байгаа. Үнэхээр гүн итгэл үнэмшилтэй тийм эмээгийнхээ гар дор өссөн энэ Руссел эцээ хүртэл Есүст итгээгүү. Тиймээс би яагаад христиан болоогүй вэ гэсэн тийм хэсгийг номондоо бичсэн байдаг байна. Есүст итгээгүй шалтгаан нь Есүс инжирийн модыг алсан учраас гэж байгаа. Гүү жимсгүй байна гэд хараагаад алчхаж болж байгаа юм уу? За нэг хүн илжгэн чихний модны доор очоод тэр жимсийг нь идэх гэсэн чинь жимс нь байхгүй байсан чинь сүх авчраад тэр модыг тас цавчиж хаяад тэр модыг одоо өхүүлчихлээ, алчглаа. Тэгэх юм бол итгээд сонин хүн тийм ээ. Энэ Руссел гэх хүн Есүсийг тийм хүнээр бодсон байна. Есүс хүч чадалтай ч гэсэндээ хүч чадлаа хамаагүй хэрэгэлсэн. Инжирийн модыг үржимсгүй байна гэд хараагаад алчдаг. Есүс их итгээд хүн байна гэд Есүст итгээгүй шалтгаануудын нэгд багтдаг байна. Есүс яагаад шалтгаангүйгээр тэгэх вэ? Инжирийн мод нь Израилийг зааж байгаа навчрахаг байсан гэдэг нь Израилийн ард түмэн Бурхны ард түмэн гэдгээрээ сайрхаж ариун өргөөг нүсэр том барьчгаад янз бүрийн тэд өөрсдийн гэсэн шашны зан үйл хийж их л мундаг гайхалтай их зүйлийг хийж исэн ч Бурхныг харахад тэд үржимсгүй байсан байна. Үржимс нь юу вэ? Есүс Христийг илгээсэн, Есүс Христийг сэтгэлдээ итгэж хүлээж авснаар аврагдж деваажинд очих энэ үржимс болох ёстой. Гэтэл тэд Христэд итгээгүй эсэргүүцсэн үржимсгүй инжирийн модтой адил байх нь навчрахаг байсан. Гадна талдаа бол Бурхны ард түмэнгээ сайрхаж, гайхуулж, ариун өргөнд цугларч Бурханд үйлчилж мөргөж байгаа юм шиг байдаг ч үнэн дээр Бурхны хүсдэг үржимс байхгүй байсан учраас Израиль үндэстэн хараагдах болно гэдгийг заан харуулсан үйлдэл байна. Гэвч энэ инжирийн мод мөнхөд өхмөл байдаг юм биш, өвлийн турш өхмөл юм шиг байж исэн инжирийн мод 100 ойртоод ирэх юм бол хатаж өгсөн байсан мэт тэр мөчрөөр ус дамжиж зөөлөрч навцаа дэлгдэг байна. Тиймээс одоо инжирийн модноос сургамж аваа. Инжирийн мод нь Израилийн ард түмнийг бэлэгдэж байгаа, зүрлэж байгаа. Өвлийн турш өхмөл байсан юм шиг энэ инжирийн мод за навчцаа дэлгвэл өгчгсөн за хараагдсан Израиль үндэстнийг алга болсон гэж бодсон чинь Израиль үндэстэн дахин сэргэнэ гэсэн үг байна. Иремья номон дээрч Израиль үндэстнийг инжирийн модтой зөөрлөж илэрхийлсэн үг байгаа. Тэд ялзарсан тул идэж болохооргүй инжиртэй адил болсон гэж байгаа Иремья тэгж хэлсэн. Тиймээс тэднийг дэлхийд даяар
тарж бутрааж ичхүр болон зовлон дунд тавьна гэж хэлсэн үг байгаа. Гэвч Израиль мөнхөд тэгээ сүрдсэн байдалтай байхгүй. Цаг нь болох юм бол мөчр нь зөөлөрч навчсаа дэлгэнэ гэж байгаа. За би цэцгийн савнд энэ инжир модыг тарж утсан. Энэ инжирийн мод тарихад өвөл бол нэг хатаад өвчгсөн юм шиг л байдалтай байдаг. Гэхдээ хавар болцоод байхад хүртэл бусад мод цэцгийг гарах юм бол шаргалтаал соёон цохуугаал цэцгэн дэлгэрдэг. Гэтэл энэ инжирийн мод юусоо хэв хэвээрээ яг л өвчсөн юм шиг. За энийг гаргаж хаях уу гэж яагаад нэг жоохон азнаад үтсэн. Гэтэл дараа нь хурц үзүүртэй навч гарч ирсэн. Нэг жоохон оройтож гарч ирдэг хавар. Тиймээс навчцаа дэлгэхэд 100 ойрцныг та нар мэддэг гэсэн. Бүгд үхээд алга болчихсон мэт байсан евдээчүүд юу гэж бодож байна? Христийг эсэргүүцсэн гим нүглээс болж нийтийн тооллын 70 онд Ромын Титос жанжны удирдуулсан цэргээр евдээчүүдийн дундаа сая 100 мянган хүнийг өршөөлгүйгээр алж. Тэгээд түүний дараа Израиль үндэстнийг дэлхийд даяар хөөн туусан. 100 гаруй улсад тарж бутарж оцсон газар болгондоо юудэчүүд янзын зовлон амсаж үхэж явсан. Хэдэн жил вэ? Ойролцоогоор 2000 жил. Тодорхой хэлийг бол 1900 жилийн турш тэд тийм эмгэнэлт түүхтэй явсан. Энэ дэлхийгээс бүгд үхсэн мэт байсан. Улсаа алдаж 2000 жил болсон. Тэр үндэстэн дахиж их нутагта буцсан ирж хүчрхэг тэр арабын хүчийг, муслимын хүчийг хөөн зайлуулж тэр газраа булааж аваад тэр цөлийг үржил шимтэй газар болгож улсыг байгуулнаа гэдэг нь үнийг юу гэж бодож байна? Боломжгүй зүйл шүү дээ. Дэлхий дээр ийм үйл явдал байхгүй. Нэгэн улс үгүй болоод 2000 жил болсон бол эн чинь бүр эртдээр үед Израиль гэдэг нэгэн улс байжээ гэд үлгэр домог дээр гарч байгаа юм шиг тэгж ярьж болохч тэр үндэстэн дахиж их нутагтаа буцаж ирнэ гэж байгаа. Газар нутаг дээр нь Израильтай одоо эвлэршгүй дайсан муслимчууд тэр газрыг нь эзэгнэж байна. Муслимын хүч ямар их хүчрхэг вүлээ. Исламын шашинт улс 50 давсан гэж байгаа. Хэдэн тэрбум тэр муслимчууд Израильтай бол эвлэршгүй дайсан. Тэд ойрхон орнод төр төвлөрөн Израилийн газрыг ч гэсэндээ эзэлж гисэн Иерусалимийн ариун өргөө байсан тэр газрыг нураагаад одоо исламын дугныг бариад Аллах бурханд мөрөгдөг төсөөлөд үзээрэй. Яаж тэр арабын хүчийг тэр муслимчуудыг хөөж газраа булааж авч тэр элсэн цөлийг үржил шимт газар болгож улсаа байгуулж чадах вэ? Боломжгүй зүйл байгаа. Тэгтэл Бурхан Израиль үндэстнийг Христийг эсэргүүцсэн гим нүглээс болж дэлхийд даяар тараасан ч Израиль үндэстэн сүрсэн боловч Бурхан үхээгүй гэдгийг харуулахын тулд үхчихсэн мэт, алга болчихсон мэт байсан тэр юудичүүдийг Израиль үндэстнийг дахин гайхамшигар их нутагт нь эргэж авчран улсыг нь байгуулсан байна. 1948 оны 5 сарын 14-нд Израиль үндэстэн газар нутагтаа эргэж ирсэн. Тэгээд энэ Израиль тусгаар тогтнолоо зарлангууд, тусгаар тогтнолоо евдээчүүд цуглаж байгаа Тел Авивд нэгэн уран зургийн галерейг түрээсэлж байгаад тэнд Израилийн тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. Анхны ерөнхий сайд Бен Гурион Израиль тусгаар тогтнож байна. Энэ бол арабчуудын хувьд бол инээдтэй хэрэг тийм ээ. Том хүн байж юу хүүхдийн тоглоом хийнвэ? Та нарыг ямар улс гэх вдэ? 2000 жил байхгүй байсан үндэстэн нэг жоохон хүн цугларснаа уран зургийн галерей түрээсэлж байгаад Израиль тусгаар тогтнож гинэ гэхээр энэ чинь байж боломгүй зүйл үсттэй. Үнэхээр инээдтэй хөгийн. Гэтэл гайхалтай нь Америк Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрж байна гэсэн.
Англич бас хүлээн зөвшөөрж өгнө гэсэн олон барууны улсууд Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрж гинэ гэж зарласан. Арабчууд гайхна үсттэй юу болоод байна? Бид бол хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Израилийн тусгаар тогтнол зарлагдсны дараагийн өдөр 1948 оны 5 сарын 14-нд тусгаар тогтноод тэгээ 15-нд тусгаар тогтнолоо зарласны маргааш Араб Израильтай дайн зарладаг. Араб бол үнэхээр их хүчтэй. Гэтэл Израиль бол цэрэгч байхгүй, тэдэнд зэвсэгч байхгүй, байлдах ямар ч бэлтгэлгүй байсан байна. Гэтэл Израилийг арчин зайлуулах гэсэн тэр газраас нь тэднийг хөөн гаргаж арчин зайлуулах гэдэг дайн эхлүүлсэн. Гэтэл гайхалтай зүйл нь Израиль ялдаг. Яаж ялдаг вэ? 1967-нд 6 сард болсон ойрхон орнын 2 дугаар дайны үеэр ялсан 3 дугаар дайнаарч гэсэндээ 1967 онд болсон энэ дайн 6 өдрийн дайн гэж нэрлэгддэг. Энэ үед Египтийн Насер гэх ерөнхийлөгч өөрийгөө 20 дугаар зууны баатар гэж нэрлэж тэгээд Арабын хүчний толгойлогч болж байгаад тэр үргийг гүйцэтгэн. Энэ ойрхон орнын 1-р дайнаар, ойрхон орнын 2-р дайнаар тэр жижигхэн Израилийг ерөөсөө арабчууд ялж чадаагүй, ялагдсан байж боломгүй зүйлгээд. Тиймээс энэ Насер энэ удаа бол дуусгах ёстой гэд Арабын 14 улстай нэгдсэн фронт байгуулж тэгээд Израилийг арчин зайлуулах гэж газар дундын тэнгис рүү түрий гисэн байна. Тиймээс Арабаас гаргасан тэр пострыг харах юм бол дайн эхлэхээс өмнө 7 хоногийн өмнөх тэр пострыг нь харах юм бол Израиль хүмүүсийг газар дундын тэнгис рүү хөөн зайлуулъя. To hell Zionists гэжсэн байгаа. Там руу тойнол Сионистуудаа гэж байгаа. Тэднийг арчин зайлуулъя гэсэн боловч яасан бэ? Мэдж байгаа үстэй. Израиль их ялалт байгуулсан. 6 хоногийн дотор тэр дайн дууссан. 6 хоногийн дараа Иерусалимийн замыг олж авсан Голаны өндөрлөг, Сирийн нутаг дэвсгэр болох Голаны өндөрлөгийг эзэлж тэгээ Синай хойгийг бүхэлд нь бас булааж авсан. Израилийн цэргийн тоо олон биш байсан болохоор одоо нэг танкнд хэд хэдэн хүн суух ёстой байтал суухан их байхгүй байсан болохоор танкнд 2 хүн суугаад ингээд тэр Синай хойгийг эзлэхээр явдаг. Арабын талаас зөвлөлтийн одоо шинэ үеийн танк, зөвлөлтийн пуужин, радарын төхөөрөмж суйрлуулж авсан Израилийг арчин зайлуулах гэсэн хормын зур. Гэтэл 6 хоногийн дотор дайн хийхээс өмнө байсан газар нутгаа 3 дахин томруулж булааж авсан. Тэгээд Израилийн ард Америк дэмжиж тусалсан. Америкт байсан евдээчүүдийн хүч тусалсан юм шиг байгаа. Тиймээс Израилийн одоо онгоцуудыг харах юм бол F4 Phantom сөнөөгч онгоц, за Арабын онгоцыг харах юм бол зөвлөлтийн MiG онгоц. За тэгээд бас Францын Мираж үлээ. Гэхдээ хүчин чадлын хувьд бол ер нь бол адилхан байсан гэж байгаа. Гэхдээ Израилийн нисгэгчдийн нислэгийн ур чадварыг гүйцэх аргагүйсэн гэж байгаа. Манай чуулганд ч бас агаарын хүчинд байдаг ахан дүүс нисгэгчд байгаа. Сонсоод үзтэл агаарын хүчин маань Израилийн нислэгийн ур чадварыг судалдаг гэж байгаа. Зааж өгдөг гэж байгаа. Яаж гэдгийг нь ойлгодоггүй гэж байгаа. Ойрхон орнын 3 дугаар дайны үеэр Араб эхлээд дайн зарлаж Израилийг хормын зурал арчин хаях гэсэн боловч Израиль түүнийг нь урьдчилж мэдээд тэр Израилийн
Пантом гэх сүнөөгч онгоц Арабт байсан 8 нисэх онгоцны буудлыг тэр хөөрөх зурвсуудыг бүгдийг бөмбөгдөж хайсан гэж байгаа. За тэгээд агаарын тулаан хийтэл за үнэхээр ширүүн тулаан болсон агаарын тулаанд Израилийн пантом тэгээд арабын тэр зөвлөлтийн миг Тэнгэрийн тулаан хийхэд Израилийг дийлэхгүй байгаа юм. Алдаа мадаггүй Израильчууд буцаа хөдсүүтгэж байсан. 6 хоногийн дотор. Дайн эхэлснээс 2 цагийн дотор ойрхт орондын Тэнгэрийн ноёрхлыг гарт авч хүснээрээ бөмбөгдөж сүйтгэж байсан гэж байгаа Израиль. Энэ бол дэлхийн нийтийг цочрдуулсан. Тэгээд 6 хоногийн дотор Синай хойгийг булааж Израилийн пантом сүнөөгч онгоц Каирын тэнгэрээр нисэж байгаад за гинт дуунаас хурдаар доошлоход цонхнууд хагардаг байсан гэж байгаа. За яах вэ та нар? Бууж өгөхгүй бол Каирыг нэргэнэ. За би нэмж хачирлаж ярьж байгаа юм биш ээ. Тиймээс Насер яах ч аргагүй бууж өгсөн. 6 хоногийн дотор дайн дууссан. Израилийн их ялалтаар. Израилийн хохирол бол маш бага, Арабын хохирол бол айхтар их байсан. Тэгээд дайн дуусаад хэсэг хугацааны дараа Насер ерөнхийлөгч зүрхний шигдээсээр үхсэн. Ямар их шаналсан болоод зүрхний шигдээсээр хүү. Тэр жижигхэн Израилийг юусоо ялч чадахгүй байгаах нь. Тэгээд ойрхт орондын 4-р дан 1973 онд болсон дан. Энэ дайны үеэрч бас эвгүүтвэл цөмийн дан гарах шахсан. Ойрхт орондын 4-р дайны үед Израильч гэсэндээ их ялалт байгуулсан. Тухайн үед Синай хойгийг уг нь булаасан байсан түүнийг Египттэй энхийн хэлэлцээр хийх үедээ буцааж өгсөн байгаа Израилийн тал. Ямар тач дайн л болох юм бол энэ жижигхэн Израильчууд энэ Арабын хүч тухайн үед Израилийн хүн амын тоо бол 2,250,000 илүү дээ. Нэг тиймхэн байсан. Тэр газар нутаг дээр амьдарч байгаа. Ойрхт орондын 3-р дайны үед тийм байсан. Газар нутаг нь бол манай Кангондо аймаг мэт. Амархан уг нь арчаад хайчих мэт, газар дундын тэнгис рүү түрчих мэт байсан ч болохгүй байгаах нь. Тиймээс ойрхт орондын 4-р дайны дараа Израиль бол маш хүчтэй улс болж эргэн тойрны тэр муслимчууд хоорондоо нэгдэж Израилийг бас арчин хаях гэсэн боловч Израиль аажмаар улам хүчрхэгдсэн. Энэ бол өнгөрсөн түүхэнд болсон үйл явдлыг хэллээ. Израилийг сүрүүлсэн нь бурхан, Христийг эсэргүүцсэн гэм нүгэл нь ямар том бэ гэдгийг харуулж байгаа. Гэвч Израиль сүрсэн ч бурхан үхээгүй гэдгийг харуулахын тулд Изекэл 36 дээрээс харах юм бол бурхан Израилийг дахин сэргээж байгаа нь Израилийн төлөө биш ээ. Израилаас болж харин бузарлагдсан бурханы ариун нэрийг сэргээхийн тулд Израиль бол бурханы сонгосон ард түмэн. Израиль сүрээ дэлхийд даяар тарж бутарсны дараа энэ дэлхийн хүмүүс ярихдаа энэ Израиль үндэстэн бурханы сонгосон ард түмэн биш үү? Яагаад сүрж байгаа юм бэ? Газар нутг нь яагаад элсэн цүл болчихв? Хүн мал амьдрах боломжгүй элсэн цүл болчихсон. Тиймээс энэ дэлхийн хүмүүс энэ Израилийн бурхан өвчгсөн юм байна. За нэгэн цаг үед их том ярьж явсан хүн яасан юм мэдэхгүй хүн шоронд ороод өрөвдөлтөө байдалтай байж ивэл хүмүүс ярихдаа энэ нөгөө тэр хүний хүү биш л үү? Их хүчнөлөөтэй хүний хүү штэ. Яагаад ийм өрөвдөлтөө байдалд орчив? Аав нь өвчгсөн юм байх та гин үсттэй. Хүн сүрх юм бол аавынх нь нэр муулагдана. Израиль үндэстэн
удахгүй өөхөх гэж байсан мөртлөө бид бурхны ард түмэн гэж байсан. Бурхны ард түмэн тэр бардах сэтгэлдээ тэд их тууштай байсан. Гэтэл бурхны ард түмэн байгаа байдал нь ямар байна? Бурхан чинь хаана байгаа юм бэ? Ингэж бурхны нэр буулгарлагдсан. Тэр нэрээ сэргээхийн тулд бурхан Израилийг гайхамшигтайгаар дахин сэргээж байгаа. Израиль 2000 жилийн дараа тусгаар тогтнож улсаа байгуулж хэд хэдэн удаагийн том дайнд Израиль Арабын хүчийг хөөж ялсан нь үүнд тайлбар хэрэггүй бурхны хийсэн зүйл. Тэгээд дахиж Израиль сүрхгүй гэж амласан байгаа. Цаашдаа ямар ч улс Израилийг оролдох юм бол өөртөө сүрнэ. Библийг мэдгүй учраас. Саяхан Хамас Израиль руу довтолсон. Тэр үед яасан бэ? Хормын зур арчин хаях гэж төлөвлөсөн пуужин хэдэн мянгаар нь харваад л төгсгөлийг нь үзье гэж бодсон чинь эсэргээрээ Газын зурвас хэдэн 10,000 хүн өгсөн биз дээ. Газын зурвасаар зогсохгүй яваа. Тэгээд одоо Ирантай байлдаж байгаа. Бодоод үзэх юм бол Израилийг амархан арчин хаях юм шиг л байдаг. Энэ Ираны зорилго байгаа бол Израилийг энэ газрын хөрснөөс, энэ газрын гадаргуугаас арчин хаях байгаа. Тэр нь зорилго нь. Израилийг тэнд байлгаад тэд амьдрах аргагүй. Тиймээс Иран цөмийн бөмбөг хийх гээд байгаа нь Израилийг арчин хаяхын тулд. Тиймээс Израилийн талаас Арабын цөмийн зэвсэг хийдэг тэр мэрэгжлийн хүмүүсээс дөрвийг нь алсан тийм ээ. Яаж вэ? Хаана? Ираны нутаг дээр байхад нь өглөө гараад ажилдаа явах гээд машиндаа суугаад асаатал дэлбрээл өгсөн. Ямар тач энэ удаагийн дайнч бас Арабын тал бол Израилийг арчин зайлуулах гэж төгсгөлийг нь үзэх гэж л эхлүүлсэн байж таарна. Израилийг эсэргүүцэж байгаа олон улсууд Иранаар зогсохгүй олон улсууд тийм ээ. Нэгэн зэрэг тэгээд довтолдог. Дэлхийг цочром. Гэхдээ үгсэн ч энэ Арабын тал нөгөө юу илээ цөмийн бөмбөгийг хийхэд хэрэгтэй зүйлс. Тэр бүх зүйлээсээ хизээч татгалзаж буулт хийж чадахгүй байх гэж бодож байна. Ингэж байгаа дайн яаж игээд зогсноо. Томоохон үр дүнд хүрэлгүй зогсно. Одоо төгсгөлийн дайн Ираны хойно Хятад байна. За тэгээд Орос байна. Израилийн ард бол Америк байгаа. Америк гэхээсээ илүү бурхан байгаа тийм ээ. Израиль хүмүүс одоо хүртэл Есүс Христийг алсан гим нүгэлтэд гимшдэггүй. Би Израильд 3 удаа очиж исэн. 3 дахь удаага очиход Израиль сайн мэдээ тараахын тулд очсон. 20 юудэ пастор, за тэгээд тэдний эхнэрүүд гээд 40 хүнийг цуглуулад Галил нуурын ирэг дээр байдаг кибуц гэх буудалд за кибуцын аж ахуй дээр ажиллаулдаг тийм буудалд хэдэн өдрийн турш Библийн семинар хийнгээ. Израиль сайн мэдээ тараахын тулд тэнд очсон. Гэтэл Израиль хүмүүсийн дунд Есүст итгэдэг хүн бол маш цөөн. Тэгээд юудэчүүд Есүст итгэх юм бол аврал гэж бодсон чинь бас очоод үзтэл тийм биш байгаа. Тэнд одоо баг дийлэх нь эд шидийн үзэл, Пентекостийн үзэл тийм юмд итгэдэг гэх сэтгэлээр унсан. Тэгээд юудэчүүд Израилийн газар нутаг дээр Есүст итгэж байгаа хүмүүсийг бас үгүй хийх гэдэг ямар их хавчид зовоодог вэ? Гэтэл яагаад бурхан Израильд туслаад байна? Христийг эсэргүүцсэн гим нүгэлдээч гимшээгүй. Тэгээд дэлхий дээр хамгийн олон ижил хүйстэн байдаг газар бол Тел Авив гэдэг. Тел Авивыг мэднэ үсттэй. Израильд байгаа хот далайн иргэд ирэх.
Тэгээд олон евдээчүүд бид бол бурханд итгэдэггүй гэдэг. Бурхныг үгүйсгдэг. Яагаад вэ? 2000 жил тэд дэлхийд даяар тарж ботарсан байх үед Европт тэднийг хорих лагер байсан тийм ээ, Холокост. Тэр хорих лагерт ямар олон евдээчүүд амиа алдсан бilé. Евдээчүүд бурхны өмнө дуудаж хашгираа залбирсан ч бурхан сонсоогүй байхгүй юу? Польш руу би нэг ахлагчтайгаа бас очиж байсан. Тэнд ямар олон евдээчүүд амиа алдсан бэ? Тэр хорих лагер байгаа газар болгонд. Тэр хорих лагерыг яг одоо ч гэсэндээ тэр чигээр нь хадгалж байгаа. Гэтэл одоо евдээчүүд Христийг эсэргүүцсэн гим нүглээсээ болж сүрсэн гэдгийг огт мэдгүй байдаг юм шиг байгаа. Гимшихгүй байгаа юусоо. Христийг эсэргүүцсэн гим нүгэлдээ. Гэтэл бурхан яагаад Израильд туслаад байна? Сая хэлсэнчлэн өөр шалтгаан байхгүй. Бурхан өөрийн нэрнээс болж. Тэгнүү байна уу? Израиль бурханы ард түмэн гэсэн тийм нэртэй байдаг. Тиймээс Езекиэл 36 дээрээс харах юм бол Израиль үндэснийг дахин сэргээж байгаа нь Израиль үндэснийг өрөвцөндөө биш, харин Израилаас болж бузарлагдсан бурхны ариун нэрийг сэргээхийн тулд. Энэ удаагийн дайнч бас том үр дүнд хүрлгүй дуусах болно миний бодлоор. Түүний дараа асуудал байна. Үгээр дуусахгүй. Одоо Орос Израиль руу довтлохоор ирнэ. Одоо Украинтай байлдана гэдэх өөрийн ухаангүй байна. Энд ч гэсэндээ одоо дуусаж байна. Тэгэх юм бол одоо ч гэсэндээ Орос Ираны хойноос бас зааварчилж тэднийг тохируулж араас нь бас тусалж дэмжиж тэгж байна. Хятадч гэсэндээ тэгэх болно. Энэ төгсгөлийн дайны талаар Езекиэл 38 дээрээс харах юм бол Израиль руу умардын хамгийн алсаас Рош гэж байгаа. Би Оросд сайн мэдээг тараахын тулд жилдээ нэг удаа Москвад очиж сайн мэдээ тарааж ирсэн Украин энэ хоёр газар руу. Одоо бол тэднийг зөвлөлт холбоот улс гэдэггүй Орос гэдэг тийм ээ. Англиар Рош гэж байгаа Рош. Библиэлд яг тэр чигтээ гарч байгаа Рош гэж Оросыг гэлж байгаа. Умардын хамгийн алсаас Иерусалимаас хойш нь умар зүг рүү чигээрээ явах юм бол Москва байгаа. Рош Мешех гэж байгаа. Мешех нь Москва гэлж байгаа. Тубал гэж байгаа нь эргэн тойронд нь Оросын бас дагуул улсууд байгаа. Олон улсууд байгаа. Тэднийг дагуулan Израиль руу дайрахаар очноо. Магадгүй энэ удаагийн дайн зогсох юм бол удахгүй бас энэ үйл явдал болох баха. Езекиэл 38-ыг энийг одоо бид нар харах юм бол өнөөдөр сургаалаа тэндээс дуусгах ёстой болохоор дэлгэхгүй. Гэтэл 38 дугаар бүлэг дээрээс харах юм бол бурхан энэ Рош Мешехийг ирүүнд чин дээгэнүүд зоож гаргаж авчирна гэж байгаа. Бурхан Оросыг гаргаж Израиль руу явуулнаа. Ягаад тэднийг сөнөх гэж. Би Москвад жилдээ нэг удаа олон удаа очиж исэн. Энэ тухай юусоо ярьж чадахгүй лээ. Цаашдаа та нар Израиль руу дайрахаар очоод Езекиэл 39 дээрээс харах юм бол Израилийн улс дээр унж үхнэ гэвэл энэ тухай ярих юм бол би тэнд зодуулж үхнэ. Хэлхийг хүсдэгч би ярьж чаддаггүй энэ тухай. За ямар тааш тийм юм болно. Бурхан ирүүнд нь дэгээ зоож гаргаж авчирнаа. Энэ Орос бол коммунизмын толгой улс тийм ээ. Одоо бол зөвлөлт холбоот улс биш. За коммунизм биш гэж байгаач. За коммунизмын яг л арга барилаар одоо хүртэл явж байгаа. Бурхныг эсэргүүцэх маягаар явдаг. Бурхан тэднийг гаргаж авчирнаа. Дагуул улсууд нас байгаа. Хамгийн түрүүнд тэргүүлэн гарч ирэх улс нь Езекиэл 38 дээр гарч байгаачлан Перс гэж байгаа. Перс. Энэ Пехлеви хааны үед энэ нь Америктэй найрсаг улс байсан. За гэтэл исламын хувьсгал гарсан тийм ээ. 1979 онд исламын хувьсгал гарснаар Иран Америкийн эсрэг үзэлтэй тийм улс болж Израилийг хүүс тэмтэрнэ гэсэн тийм хүчин гарч ирсэн.
За Израиль руу дайрахаар тэд очноо. Арабын хүчин, за Ираны хүчин Израилийг энэ удаа ч гэсэндээ үгүй хийх гэж л байна. Гэхдээ алга болохгүй. Израиль алга болох юм бол Библи алдах учраас. Израильтай байлдъя гэж байгаа нь Бурхантай байлдъя гэж байгаатай адилхан баахна. Бурхан уучлах уу? Энэ дэлхий даяараа нэгдэж нийлээд Израиль руу дайрсан ч ялж чадахгүй. Захария 14-ыг харах юм бол Иерусалимийн эсрэг тулалдуулахаар бүх үндэстнийг цуглуулна гэж байгаа. Энэ төгсгөлийн дайнаарч Бурхан хүч чадлаа харуулахын тулд бүх үндэстнүүдэд цуглана. Тэгэхээр цаашдаа Иран гэлтгүү Оросын хүч ирнэ. За тэгээд бас эргэн тойрон дахь дагуул улсууд нь ч гэсэндээ хамтдаа ирж Израильтай тулалдна. Персаас гарч байгаа. Энэ улсын нэрийг Иран болгож өөрчилсөн байгаа улсын нэршлиг. Тиймээс Захария 14 дээрээс харах юм бол Израиль руу дайрахаар ирэх хүмүүсийг Бурхан тэдэнтэй тэмцэнэ. Израильтай тулалдах биш харин Бурхантай тэмцэх байна. Бурхантай тэмцээд ялах уу хүн? Тиймээс Иерусалимийн эсрэг тулалдах бүх ард түмнийг эзний цохих гайхамшиг нь ийм юм аа. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч ухархайдаа нүднүүд нь байж амандаа хилэн өмхирнэ. Хүн хизээ ялзарх вэ? Хэвтэж байгаад ялзарна үстэй. Яг зогсож байхдаа ялзарх уу? Захария 14 дээр хүн зогсож байхдаа нүд нь бэж хилэн амандаа өмхирнэ. Бие махбод нь ялзарна гэсэн байгаа. Энэ бол цүмийн дан. Цүмийн бөмбөг дэлбэрэх юм бол унах цаггүйгээр ялзарч хайлж унана гэсэн үг байна. Тийм зураг харж ирсэн биз дээ. Бурхан дэгнэ гэж байгаа хан. Израилийг довтлохоор очоод бүгд үхнээ тэнд. Тэгээд Орос түүнд оролцохын сацуу хятад бас. Илчлэл 16 дээрээс харах юм бол Хармагедоны дайнд 200 сая цэрэг гарч ирнэ гэж байгаа. Америкч бас оролцсон. Хизекэл 39 дээрээс харах юм бол арлуудад амар тайван амьдарч буй хүмүүс гэж байгаа. Энэ бол Америкийг гэлж байгаа. Бас оролцож төгсгөлийн дан. Энэ бол хэн нэгэн ялах дан биш харин Бурхан ертөнцийг шүүх тийм дан болох болно. Би зүгээр ерөнхийд нь хэлж байна. Яг тодорхой дэлгэрэнгүй мэдэх гээд байх шаардлагагүй. Одоогийн энэ ойрхт орондод болж байгаа дайн ч гэсэндээ их ноцтой байна. Энэ дайны үр дүн гарахгүй. Тэгээд Иран бол хизээч бууж өгөхгүй. Өгчээсэн ч бууж өгөхгүй. Энэ Иран бууж өгөх юм бол Библи алдах байхгүй юу? Тиймээс Орос Ираныг өмнөө тавин Иранаар зогсохгүй олон улсууд нийлэн Израиль руу довтлох үед Бурхан тэдэн дээр шийтгэлийг буулгана. Тэгвэл ойрхт орондын дайнаар зогсохгүй энэ нь дэлхийн нийтийг хамарсан цөмийн дайн, хүн төрлөختөн сүрэх тийм төгсгөлийн дайн болох болно. Энэ дайн хол биш байгаа. Одоо болж байгаа дайн бол дээр үеийн дайнтай өөр шүү дээ. Их ноцтой. Цаадах зураглалыг нь харах юм бол Израилийн ард Америк байна. Барууны улсууд байна. За түүний дараа Ираны ард Хятад, за тэгээд Орос байгаа. Энэ төгсгөлийн дайн болох нь хол биш ээ. Биний хэлэх гээд байгаа зүйл бол энэ дайн болохоос өмнө Есүс дахин залрна. Тиймээс өнөөдрийн сэдвийг Есүс Христийн залрал, эзний дахин ирэлтийн тухай хэлэх гэж байна. Эзэн дахин ирэх өдөр их ойрхон байгаа юм ойлгож байна уу? Энэ төгсгөлийн дайныг хармаар байна уу? Энэ сүлд ойрхот орондод ямар үйл явдал болохыг төгсгөлийн дайныг бид бүхэн үзэхгүй. Бурхан биднийг дагуулад явчихна. Тэгээд энэ дэлхийг галаар шүүх бахна. За ямар тааж бид бүхэн эзний ирэх өдөр дэндүү ойрхон байгааг мэдэх хэрэгтэй. Энэ бүхэн тохиолдлыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэх тун. Эзэн ирэхээс өмнө биелэгдэх ёстой шинж тэмдгүүд Библиэлд олон байгаа гэтэл эзний дахин ирэхийн өмнөх шинж тэмдгүүд одоо бараг бүгд биелж гисэн.
Одоо инжирийн модноос сургамж аваа. Есүс энэ үгийг хэлснээс хойш 2000 жилийн турш Израиль үндэстэн хатаж үхсэн инжирийн мод мэт болсон байсан. Бидний энэ эрен үед Израиль эргэж ирээд гинт энэ дэлхийгээс алга болсон байсан мэт Израиль 2000 жилийн дараа тусгаар тогтносон. Тодорхойгоор 1900 жилийн дараа. Израиль одоо бол супер гүрэн болчихсон. Израилийн газар дээр амьдарч байгаа юудэчүүд одоо нэг 8 сая орчим байна уу? Израилийн газар дээр нэг 6 сая, Америкт нэг 6 сая орчим, за өөр бусдыг нэмбэл бас 6 сая орчим. Эхтээ нэг 18 сая. За дэлхийд даярах юудэчүүдийг цуглуулбал нэг 20 сая орчим байна уу? Тэгж бодож байна. Гэтэл энэ Израиль дэлхийн газрын эдийн засгийг атгаж байгаа үстэй. Супер гүрэн. Энэ Америкийг захирж байгаа улс бол юу дээ? Америкийн ерөнхийлөгч байна уу? Юу байна уу? Юудэчүүдэд үзэн яадаг бол улс төрд багтахгүй. Лобби үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч бас юудэчүүдийн хүч. Америкийн эдийн засгийг ч бас юудэчүүд атгадаг байгаа. Хардаа тэр цаана. За. Одоо төгсгөлийн дайн болохын өмнө төгсгөлийн дайн их хэрцгий байна. Энэ удаач гэсэндээ бараг 4000 орчим хүн өгсөн гэж байгаа. Ойрох дорндод. Сургуульд бас бөмбөг дэлбэрч бага насны 150 хүүхэд өгсөн гэж байгаа. Дайн гэдэг чинь их хэрцгий зүйл. Цааш та. Энэ дэлхийн нийтээр өөхөх дайн, энэ бол бурхны энэ ертөнцийг шүүх дайн байх нэ. Энэ дайн хол биш байгаа гэдэг нь бол баталгаатай. Би илүү дэлгэрэнгүй ярих юм бол бас асуудал учирч болох байх гэж одоо тоймолж хэлж байна. Ямар тач бид бүхэн эзний ирэх өдөр ойрхон байгаа цаг үе. Бид бүхэн амьд байх үед эзэн ирэх юм шиг байгаамаа. Тиймээс инжирийн модноос сургамж аваа. Есүс энэ үгийг хэлэх үед Израиль сүрээгүй байсан. Гэтэл Израиль сүрээд 2000 жилийн түүх өнгөрсний дараа одоо бидний энэ эрен үед эргэж ирээд тусгаар тогтносон тийм ээ. 70 хэдэн жилийн өмнө тусгаар тогтносон. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Израиль үндэстний сэргэлтийг харсан хүмүүс амьд байх үед эзэн ирэх юм шиг байгаа. Ноцтой асуудал юм аа. Тиймээс дахин ирэлтийн шинж тэмдэг одоо бидний мэдэж байгаачлан хамгийн том шинж тэмдэг нь Израилийн нутаг дээр төгсгөлийн дайн болох боломж өндөр байна гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Еврей 9:28-аас харцгаая. Еврей 9 Еврей 9 28 хамт уншия. Христ мөн олны нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахь үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд бос харин өөрийг нь тесэн ядан хүлээхстийг аврахын тулд ирнэ. Эхний удаа ирэх Есүс бол олны нүглийг үүрхийн тулд золилтын тахил болж өргөгдөхийн тулд авралын ажлыг гүйцэлсэн тийм ээ. Түүний дараа аврахын тулд ирнэ. Энэ аврал нь сүнсний авралыг хэлж байгаа юм биш. Харин аврагдсан итгэгчид эзэн ирэх үед үхсэн хүн нь эргэн амьд байгаа хүн нь өөрчлөгдөх тэр авралыг хэлж байгаа. Нүглийг үүрхийн тулд бас харин аврахын тулд эхний ирэлтээр ирж байгаа Есүс гим нүглийг уучлахын тулд ирж, хоёр дахь дахин ирэх Есүс бол гим нүглээс ангид нүглийг үүрхийн тулд бас харин өөрийг нь тесэн ядан хүлээхсдийг аврахын тулд ирнэ. Өөрийг нь тесэн ядан хүлээхсэд гэж юм бэ? Аврагдсан хүмүүс эзний ирэлтийг хүлээдэг үстэй. Бид эзнийг эрхийг хүлээдэг. Тиймээс өөрийг нь тесэн ядан хүлээхсдийг хүлээж байгаа хүнд хоёр дахь үзэгдэхтэй. Хоёр дахь үзэгдэх өдөр нь бидний өмнө ойртон ирсэн байна одоо.
Еврей 10 дугаар бүлгээс харцгаая. Арвын 37 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Еврей 10:37 хамт уншийе. Айсуй нэгэн тун удалгүй ирнэ эссаатна. Тун удалгүй. Энд тун удалгүй гэж байгаа. Бурхныг бодоход тун удахгүй шүү дээ. Тийм ээ. 1000 жил бол өчигдөр мэт гэсэн байгаа. Энэ айсуй нэгэн тун удахгүй ирнэ. Цаг нь болох юм бол ирнэ гэж амласан нэгэн гарцаагүй ирнэ гэсэн үг байна. Эссаатна. Бид бүхэн эзний ирэх өдөр үнэхээр дэндүү ойрхон байгаа үед байна. 1-р Петр 4:7 дээрээс харах юм бол бүх юмсын төгсгөл ойр ирчээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун бүх юмсын төгсгөл сүүлчийн төгсгөлийн дан болох юм бол төгсгөл байх нэ тэр энэ дэлхийд дуусах байна. Эрдэмтдийн хэлсэн мэдээллийг харах юм бол за хаа нэгтээс энэ цүмийн дан, энэ цүмийн бөмбөг дэлбэрэх юм бол энэ цүмийн бөмбөгийг одоо эзэмшиж байгаа улс хойд солонгосыг оруулах юм бол одоо 9 улс байгаа. Аль ч улсаас нь бай. Нэг л цүмийн бөмбөг илгээх юм бол бүгд дэлбэрнэ. Тэгэх юм бол энэ дэлхийг 100-аас ч илүү удаа дэлбэлж галдан шатаач чадна гэж байгаа. Нэг удаа биш 100-аас дээш удаа. Сонин дээр гарсан эрдэмтэн хүний хэлсэн зүйлийг би хэлж байна. 30 минутын дотор дэлхий устна гэж байгаа. 30 минутын дотор ойлгож байна уу? Гэтэл биднийг мэдээчгүй байхад санамсаргүйгээр цүмийн дайн болох шахсан тохиолдол 13 удаа байсан гэж байгаа. Санамсаргүйгээр цүмийн дайн дэгдэх магадлал буруу дүгнэлтээс болж юу болсон бэ гэсэн чинь Оросд Америк одоо Орос руу цүмийн пуужин харавлаа гэсэн тийм мэдээлэл ирсэн байна. Тэгээд Орос бас Америк руу цүмийн пуужин харвах гээд пуужин харвахын өмнөх тоолгоо эхлүүлсэн. За тэгж байгаа дундуур нь стоп товчийг дарсан гэж байгаа. Яагаад вэ гэсэн чинь тэр нь Америкаас хөөргсөн цүмийн пуужин биш байсан, харин Норвегиос хөөргсөн цагуурын хиймэл дагуул байсан гэж байгаа. Тэрийг буруу мэдсэн. Буруу дүгнсэн. Магадгүй Орос Америк руу тэр цүмийн пуужин харвсан бол энэ цүмийн пуужин харвах мөчөд хэдэн секундын дотор мэдэгднэ. Хэдхэн секундын дотор. Тэгэх юм бол өөдөөс нь бас харвна. Бүгд үхнэ. Айгуутвал цүмийн дан дэгдэх шахсан магадлал нэг жижигхэн төхөөрөмж эвдэрснээс болоод буруу дүгнэлт гарснаас болоод ингэж санамсаргүйгээр цүмийн дайн дэгдэх шахсан магадлал биднийг мэдээчгүй байхад 13 удаа байсан гэж байгаа. Ямар байна? Зүгээр байна уу? Амар гойцтэй. Энэ цүмийн дайн дэлбэрвэл, энэ цүмийн бөмбөг дэлбэрвэл бүгд үхнэ. Исая 50 дээрээс харах юм бол гал ноцоож галтсамаар бүсэлж галынхаа дүл галцсамаараа алхагч бүгдээ гэж байгаа. Содом Гоморо хот хүхэр галаар сүрсэн. Одоо бол тэгэх шаардлага байхгүй. Хүхэр гал тэнгэрээс буух шаардлагагүй. Харин хүн төрлөختний өөрсдийн бүтээсэн тесрэх бөмбөг дэлбэрэх юм бол дэлхийг 100-аас ч илүү удаа шатааж болохоор байна. Галынхаа дүл галцсамаараа алхагч бүгдээ. Үндэстнүүд ухсан нүхэндээ унсан юм а гэж байгаа. Өөрсдийнхөө ухсан нүхэндээ өөрсдөө унана. Өөрсдийнхөө хийсэн тесрэх бөмбөгөнд өөрсдөө үхнэ. Гэтэл одоо энэ цөмийн бөмбөг хийж байгаа улсууд хэрэглэх гэж хийгээгүй. Одоо юунд хэрэглэх вүлээ дээ үүнийг? Хойд Солонгос цөмийн бөмбөг хийх гээд байгаа нь юунд хэрэглэх гээд вэ? Ямар ч хэрэггүй. Тэрийг мэдхүү. Өмнөд Солонгосыг галан далаа болгоё гэх юм бол өмнөд Солонгосыг галан
галан далаа болгоё гэх юм бол цөмийн бөмбөг заавал шаардлагагүй. Хүмүүсээ одоо эхлийн зурвас дээр хил дээр хэдэн зуун ширхэг их буу байрлуулчихсан байгаа штэ. Түүгээрээ буудах юм бол энэ нийслэлийн бүс нутаг алга болно мэдхүү. Манай улс ч бас энэ уламжлалт зэвсгээрээ Пуканы хойд солонгосыг бас буцаахж чадна. Манай улсын энэ цэрэг армийн хүч бас их гайхалтай. Одоо тийрэлтэд онгоцоо гадаад руу экспортлж байгаа штэ. Асар их хэмжээний зэвсгийг бид нар экспортлж байгаа Солонгос. Энэ Солонгос эдийн засгаараа хэдэж жагсдаг гэлээ. 10 билүү жагсдаг штэ. Цэрэг армийн хүчээрээ 6 жагсдаг дэлхийд. Хүмүүсээ мэдхүү дэрийг. Гэтэл хойд Солонгос нэгдэх гэх ойлголтыг одоо бүр хайчихсан. Ягаад? Удаа байвал өөрсдөө төрүүлж мөхнө гэж бодож байгаа учраас. Одоо нэгдэл хэрэггүй бидэнд. Одоогийн тогтолцоогоо хадгалж байгаа ч за тэр нь одоо улс биш тийм ээ. Эрх мэдэлтэй давхаргын тэр тогтолцоог хамгаалах гэсэн нэгэн бүлгэл байгаа. Цөмийн бөмбөгийг хэрэглэх юм бол за тэр цөмийн бөмбөгийг хөөргсөн улс бас хамт сүрнэ. Түүнийг мэдж байгаа учраас цөмийн бөмбөгийг хэрэглэх гэж бүтээгээгүй. Миний мэдж байгаагаар бол бити оролдоорой, бити оролдоорой. Оролдвол бүгд өхөн шүү. Бити оролд гэж л хийсэн байгаа. Тиймээс одоо хилийн шугамын иргэн тойронд маш олон мин тавиад тэгээд найрамдахын тулд бас барьсан тэр зам тэрийг ч бас нураачихсан замын гэрлүүдийг ч гэсэндээ сүйтгэсэн өөрсдийнхөө хийсэн юу илээ нөгөө өмнөд хойд Солонгосын найрамдал гэсэн тийм номон хаалга байсан шүү дээ. Их гайхалтай сайхан хийсэн тэрийгэ ч гэсэндээ эвдэж нураасан. Өмнөд хойд Солонгосын уулзалт хийхийн тулд байгуулсан тэр одоо Кэсон аж үйлдвэрийн бүс Ким Жон Уны дүү хэн блэ? Тэр эмэгтэй. Тэр эмэгтэй өөрийн дураар л байгаа тийм ээ. Албан ёсны офсыг хүртэл дэлбэлээ аяжчихсан. Одоо эв нэгдэл найрамдал одоо л хамаарахгүй болсон. Манай улсад уушлаарай. Одоо л нэмэргүй. Нэг удаа нэгдэх шахчихсан. Ким Жон Ирийн үед өөрийнх нь аав Ким Ил Сон за ингэж яагаад ард түмэн маань бүгдээр өлсөж өгөх юм байна гэж бодоод тэгээд инхий хилэлцээ хийх гэж исэн. Ким Ён Сам ерөнхийлөгчийн үед. Тэгтэл Ким Жон Ил тийм зүйл хийлгэхгүй байх гэж арга хэмжээ авсан. Аавыгаа өхүүлэх гээд эмч нарыг нь бүгдийг нь хөөгөөд ийм том хавдар авдан байхад тэгээд доод тушаалын хүмүүсээ цуглуулж байгаа тэгсэн гэж байгаа. За та нар хойд өмнөд Солонгос нэгдэх гээд байна. Та нарын бодол ямар байна гэсэн чинь нэг нь ингэсэн гэж байгаа. Тэгвэл ямар сайхан бэ гэсэн чинь энэ новшийг ал гэсэн байна. Тэгээ шууд тэнд нь алсан гэж байгаа. Тэгээд золигнуудаа хойд өмнөд Солонгос нэгдвэл юу болохыг мэдхүү. Та нар бүгд их үхэн. Яагаад өөхөх вэ? Ард түмэндээ зодуулж үхнэ. Өдий хүртэл бидэнд худлаа ярьжээ гэж. Өмнөд Солонгосчууд бүгдээрээ гуйлагч мэт амьдарж байна. Америкчуудын боол мэт амьдарж байна. Ингиж тэдэнд зааж сургасан ард түмэнд нь. Тийм биш гэдгийг ард түмэн нь мэдх юм бол яах вэ? Ард түмнийхээ гарт тэд үхэн. Тиймээс одоо найрамдал нэгдлийг хүсэхгүй байгаа. Хятадч гэсэндээ хойд өмнөд Солонгосын нэгдлийг хүсдэггүй. Одоо яахаач мэдэхгүй тийм л байдалтай байна. Их сонирн болж байгаа тийм ээ. Бид цаашдаа одоо юу болох вэ? Нэгдүгээр Петр номноос харцгаая. Нэгдүгээр Петр 1 13 нэгдүгээр Петр 1-ийн 13
13-ыг хамтдаа уншийе. Тиймээс та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай. Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Та нар оюун санаагаа бэлтгэн. За ямар нэгэн зүйлийг хийхийн өмнө эхлээд бэлддэг. Бэлдэж байгаа тэгээд ажилдаа ордог. Ухаан сэргэг бай гэсэн үг байна. Энэ оюун санаагаа бэлтгэх гэж байгаа нь. Та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай. Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Христийг ирэх үед бидэнд авчрах нэгүсэл юу вэ? Бид бүхэн нэгүслээр аврагдсан шүү дээ. Гэтэл эзэн ирэх үед бидэнд авчрах нэгүсэл нь юу ах вэ? Гайхалтай зүйл байна. Энэ бие өгсөн хүн цаг жавхлантай биеэр амьд байгаа хүн нь нэг агшинд өөрчлөгдөнө. Энэ бол нэгүсэл. Тэгээд түүний алдар сууд орно. Матай 3:12 дээрээс харах юм бол эзэн ирэх үед тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд өтрмээ гүйцэд цэвэрлээд буудаага сарвчин довоолж хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэсэн. Эзэн ирэх юм бол ялах нь яаж вэ? Одоо манай чуулган магад бүгд 100% дахин төрсөн аврагдсан хүмүүс байвал ямар сайхан бэ? Тийм бол хичнээн сайханч бас хэцүү юм шиг байгаа. Аврагдсан гэж байгаач яг жинхнээсээ аврагдаагүй хүнч байх боломжтой. Уучлаарай. Ухаан орох хэрэгтэй. Үнэхээр. Буудай болон хальсыг ялгана гэж байна эзэн ирээд. Буудайг нь сарвчин довоолж хальсыг нь унтаршгүй галаар тамийн галд шатаана. Эзэн ирэх үед авралын ажил дуусаж мөнхийн яваажин там гэж хуваагдах нь байна. Тиймээс аврал бүрхэг байж аврагдсан гэж зөвхөн ярьж аврагдсан хүн шиг амьдрахгүй байгаа хүн ухаан орох хэрэгтэй гэж хэлж байгаа хүн одоо. Нэг тохируулс хийгээл сүмд яваад л авралын гэрчлэл яриад байлаа гэд болох юм биш ээ. Бид бурхны хүүхэд чиг үнэхээр амьдрах хэрэгтэй. 1-р Тесалоник 1-ээс харцгаая. 1-р Тесалоник 1. 1:10. 1-р Тесалоник 1:10. Хамт уншийе. Та нар үхэгсдээс түүний амьлуулсан Есүс буюу ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх хүн Тэнгэрээс ирэхийг хүлээж байгаа тухай чинь тэд мэдүүлсэн билээ. Үхэгсдээс түүний амьлуулсан Бурхны хүү Христ Есүсийг гэлж байна. Хүн Тэнгэрээс ирэхийг хэрхэн хүлээж байгаа тухай. Биднийг аварсан эзэн Тэнгэрээс ирэхийг хүлээж байгаа шүү дээ. Есүс буюу ирэх уур хилэнгээс биднийг гэтлгэх хүү. Ирэх уур хилэн гэдэг нь юу вэ? Бурхан энэ ертөнцийг шүүхийг хэлж байгаа. Төгсгөлийн сүүлчийн Бурханы уур хилэнгийн шүүлт. Түүнээс биднийг гэтлгэх хүн. Эзэн энэ дэлхийг шүүхээс өмнө аврагдсан хүмүүсийг аваад явна тийшээгээ. Үрд мөнхийн газар руу дагуулад явна. Тиймээс энэ ертөнцийн бүх зүйл дайны аюул түүний дараа бид амьдарч байгаа энэ дэлхий одоо хуучирсан, өвчлсөн өөхөх гэж байгаа. Хүчтэй газар хөдлөлт эн тэндгүү гамшиг өлсгөлэн болж аимшиг болно. Ёс суртахууны хувьд туйлдаа хүртлээ завхарсан. Новагийн үерийн үед энэ дэлхийг шүүхээс өмнө хорлонт мөн үлэмж их болсон гэсэн тийм ээ. Тэр үеэс хамаагүй их гим нүгэл дүүрсэн Содом Гоморо яасан бэ? Тэнд ижил хүүснүүд овоорж байсан тийм ээ. Одоо бүр илүү ноцтой энэ асуудал. Тиймээс одоо сүүлчийн Бурхны уур хилэн эцээ хүртэл гэмшээгүй хүмүүс байгаа шүү дээ. Сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдвал нэг өдөр нь 1000 жил мэт нь нэг өдөр мэт Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж төвчээр гаргаж хүлээж байна. Гэтэл итгэхгүй байна.
Тиймээс одоо сүүлчийн энэ уур хилэн эрх уур хилэн гэж байгаа нь сүүлчийн бурхны шүүлтийг хэлж байгаа. Шүүхээс өмнө биднийг бурхан аварна. Аврагдсан хүмүүсийг бүгдийг нь аюулгүй газар руу шилжүүлсний дараа энэ дэлхийг шүүхнэ. Тиймээс бид энэ тал дээр үнэхээр ухаан сэргийг байх хэрэгтэй одоо. 1-р Тесалоник 4-өөс харцгаая. 4:16. 1-р Тесалоник 4:16. За би уншия. Учир нь тушаалын уухай тэргүүн тэнгэрлэгчийн дуу ба бурхны бүрээнээр эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхгэсэд эхлээд амьлна. Христ дотор үхгэсэд эхлээд аврагдаад өгсөн хүмүүсийг хэлж байгаа. Тэд махан биеийн хүртэл эхлээд амьлах нь байна. Босож түүний дараа амьд үлдэх бид эзэн дахин ирэх үед тэр үед амьд байж байгаад эзнийг угтаж авах хүмүүс бидний үеийг хэлж байгаа. Амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж дахин амьлсан итгэгчдтэй үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие тайвшруул. Үхсэн хүн амьд байгаа хүн нэг агшинд өөрчлөгдөж өргөгдөх нь байна, тийм ээ. Тэгээд агаарт эзэнтэй уулзна. За энэ нь хэдэн мянган метрийн өндөрт тэр тэнгэрт биш. Энэ бодит материалын ертөнцөөс сүнслэг ертөнц рүү орохыг хэлж байгаа ахын. Тэгэж илэрхийлж байгаа. Энэ нь Христэд итгэгч хүмүүсийн хамгийн том найдвар үздэй, тийм ээ. Хүмүүсээ аврагдсан бид бүхэн Христэд итгэгчид дахин дурсан бидний хүсэн хүлээдэг зүйл юу вэ? Цаашдаа их мөнгө олоод сайн сайхан амьдрах түүний төлөө амьдарч гин үү? За цаашдаа AI эрен үе, за сонирхолтой сайхан цаг үе ирнэ. Тэр үед нэг амьдарч үзэх юмсан гэсэн тийм горилго найдвар тээж амьдарч гин үү? Энэ ертөнцид юу ч байхгүй. Цаашдаа улмал гим нүгэл дүүрэх болно. Хүнд хэцүү тийм цаг үе ирнэ. Энэ дэлхий дээр ямар ч найдвар байхгүй. Аврагдсан хүн одоо бид энэ ганц итгэлээ сахиж байгаад үнэхээр эзний өмнө очих нь бидний сүүлчийн найдвар. Эзэн эрхийг бид нар чин сэтгэлээс хүлээх ёстой. Бид аврагдсан нь энэ ертөнцийн зүйлийг олохын тулд биш үсттэй. Үхээд Деважн руу явна гэж байгаа сайхан ч амьдараа эзнийг тосон авах тэр илүү сайхан бидтэй. Үерээр энэ дэлхийг шүүхийн өмнө Бурхан Енохийг дагуулад явсан. Енохийг амьдаар нь дагуулж яваад үерээр энэ ертөнцийг шүүсэн шиг 2-р Петр 3:6-аас доош харах юм бол тэр үеийн дэлхий усан галавт автан устгагцсан. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан оршиж улмаар шүүлтийн өдөр ба итгэл сүсэггүй хүмүүсийн сүрлийн төлөө хадгалагдаж байна. Үерийн үеэр усаар шүүсэн одоо галаар шүүнэ. Содом, Гомора шиг. За тэнгэрээс гал бууж ирэх заавал шаардлагагүй. Хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн тэр тесрэх бөмбөг дэлбэлэх юм бол энэ дэлхийг 100-аас ч илүү удаа галдан шатааж болох учраас хэн амьд үлдэх вэ? Гэтэл бид энэ цаг үед эзэн ирэх өдөр дэндүү ойрхон байгаа гэж байгаа нь гоё байна уу, муухай байна уу? Тэр талд гоё гээд энэ талд муухай гээд байна. Эзний дахин ирэх өдөр ойрхон байгаа гэдэг нь бидний хамгийн том найдвар. Бид бүхэн энэ ертөнцийн дээр хүссэн найдах зүйл юу вэ? Сонирхолтой сайхан үе ирнэ гэж үү? Хэрэггүй бодлоо хаях хэрэгтэй. Ямар сонирхолтой цаг үе ирэх вдэ? Аимшигтай цаг үе ирнэ. Хүн хэцүү цаг үе, тийм ертөнц ирэх юм аа. Тиймээс Христ дотор үхэгсэд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тэр үеэс эхлэн эзэнтэй мөнхөд салахгүйгээр хамт амьдрах нь байна.
Матай 16-аас төр харцгаая. Матай 16. Матай 16-гийн 27 би уншия. Хүний хүү Тэнгэр элч нарынхаа хамт эцгийнхээ алдрын дотор ирэх бөгөөд хүн бүрд үйлийнхэн дагуу хариу өгнө. Үннээр би та нарт хэлье, энд зогсохстын зарим нь хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлдваа. За эзэн ирэх үед үйлийнхээ дагуу шүүгднэ. Эхний ирэх Есүс гэмтнийг аврахын тулд ирсэн. Хоёр дахь ирэх Есүс аврагдсан итгэгчдийг авч явахын тулд бүх хүмүүсийг шүүхэн байна. Аврагдсан хүмүүс ч бас там руу явах шүүлт биш, Христийн шүүхсэнд дэв байгаа. Дахиад хэлье. Тэр үед үннээр би та нарт хэлье, энд зогсохстын зарим нь хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах хүртлээр үхлийг амсахгүй. Эзний дахин ирэлтийн тухай хэлэнгээ энд зогсохстын зарим нь хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах хүртлээр үхэхгүй. Дахин ирэх үзэгдлийг харах хүн байх болно. Шавнар нь одоо бүгд үхсэн, яагаад ирээгүй байна? Энэ ямар үг бол 17 дугаар бүлэг дээрээс харъя. 17-гийн 1-ээс 6 өдрийн дараа Петр, Яаков болон түүний дүү Йохан нарыг Есүс дагуулan хэдүүлэхний өндөр уулууд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Царай нар мэт гэрэлтэж, хувцс нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун Мосе, Елия нар түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдлээ. Петр Есүст "Эзэн минь, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд 3 цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал." За энд хүний хүүг хаанчлалтайгаа ирэхийг харах хүртлээр үхлийг амсахгүй хүн байгаа гэсэн. Есүсийн шавнарын дундаас үхэхээс өмнө амьдараа эзнийг ирэхийг үзэх хүн байгаа гэсэн байх хэрэгтэй үстэй. 17 дугаар бүлэг дээр Есүс Петр, Яаков, Йохан нарыг дагуулan өндөр уулан дээр гарч нэг агшинд өөрчлөгдсөн. Тэгээд царай нь нар мэт гэрэлтэж, хувцс нь гэрэл мэт цагаан болсон байлаа. Тэгээд Мосе, Елия нар гэнт гарч ирсэн байна. Есүсийн дахин ирэлтийн үзэгдэл байх нэ. Дахин ирж байгаа үзэгдлийг урьдчилж харуулсан байна. Яаж юм? Мосе, Елия яагаад гарч ирсэн бэ? Мосе бол Израиль үндэстнийг Египтээс чөлөөлж Канаан нутаг руу тэднийг удирдах, Канаан нутаг руу орохоос өмнө үхсэн. Елия харин эзний хүслийн дагуу амьдарч байгаад амьдараа өргөгдсөн. Эзэн ирэх үеийн хоёр төрлийн хүн байна. Үхчээд эзний өмнө очсон хүн, Мосе шиг. За тэгээд Елия шиг амьдараа өөрчлөгдөх хүн. Энэ хоёр төрлийн хүнийг хэлж байгаа. Урьдчилж харуулсан байна. Эзэн одоо ирээгүй байгаа ч гэлээ эзэн ирэх үед болох үйл явдлыг урьдчилж үзүүлсэн байна нэ тэр. 2 дугаар Петр номноос тур харцгаая. 2 дугаар Петр 3 2 дугаар Петр 1 байна. Уучлаарай. 2 дугаар Петр 1-ийн 16-аас харъя. Бид эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба түүний ирэлтийн тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй. Харин бид түүний сур жавхлан нүдээр гэрчлэгчд байсан. Учир нь түүнийг эцэг бурхнаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед сур жавхланд алдраас энэ бол миний хайртай хүү, түүнд таалал минь оршдог гэсэн дуу гарсан юм. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа Тэнгэрээс гарсан энэ дууг сонсон билээ. Бид гэж байгаа нь Петр, Яаков, Йохан нарыг хэлж байгаа. Эзэнтэй хамт ариун уулан дээр байхад Тэнгэрээс гарсан дуу байлаа. За хараарай. Петр тэгсэн байна. Бид түүний сур жавхлан нүдээр гэрчлэгчд ээ.
эзэн хүч чадлаараа дахин ирж байгааг ярьсан нь энэ нь ухаалгаар зохиогдсон домгууд биш ээ. Бид боддоор харсан эзний дахин ирэлтийг боддоор харсан гэсэн бахан. Тэр өндөр уулан дээр Матай 17 дээр байгаа түүнийг хэлж байгаах нь. Бид түүний сур жавхланг нүдээр гэрчлэгчд байсан. Учир нь түүнийг эцэг бурхнаас хүнлэл ба алдрыг хүлээн авах үед сур жавхланд алдраас энэ бол миний хайртай хүү түүнд таалал минь оршдог гэсэн дуу гарсан юм. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа Тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ. Ариун уулан дээр гэж байгаа нь Матай 17 дээр байгаа. Тэр Петр, Йохан, Яаков 3 өндөр уулан дээр байсан тийм ээ. Тэр үед Есүсийн царай нар мэт гэрэлтэж, хувцсан гэрэл мэт цагаан болж Мосе Элиа нар гарч ирсэн. Есүсийн дахин ирэх үзэгдэл бахан ээ. Түүнийг урдчилж харуулсан бахан шав нартаа. Мосе бол аврагдаад тэгээд үхчихсэн байж байгаа дахин амьлах итгэгчдийн төлөөлөл. Элиа бол үхэлгүй амьд байж байгаад эзнийг тосож авах хүмүүсийн төлөөлөл. Энэ хоёр төрлийн хүний төлөөллийг урдчилж харуулсан байна. За бид одоо үнэхээр эзэм үнэхээр ирэх нь ойрхон байгаа. Тийм цаг үед бид амьдарч байна. Илия шиг бид нар амьдараа эзэнтэй уулзаж болох тийм цаг үед амьдарч байгаа нь баталгаатай. Эзэн ирнэ гээл бах ээ. Одоо хүртэл ирээгүй байна. Цааш таач бас ер нь хурдан ирэх юм уу? За шууд гинт ирэхгүй шинж тэмдэг байна гэсэн тийм ээ. Манай үеийн байдал ердөм биш байна. Сайн анзаараарай. Бид амьдараа эзнийг тосож авах тийм хүмүүс. Мосе, Элиа за үхээд амьлж байгаа хүний төлөөлөл. Элиа бол амьдараа эзнийг тосож авах хүний төлөөлөл. Түүнийг шав нартаа урдчилж түр харуулсан байгаа юм аа. Тиймээс эзэн дахин ирэх үед хүч чадлаар дахин ирнэ гэж байгаа нь энэ нь ухаалгаар зохиогдсон үлгэр домог биш ээ. Харин бид өөрсдөө нүдээр гэрчилсэн гэж байгаа. Түүний сүр жавхланг дахин ирэх үзэгдлийг Матай 17 дээр хувирлын уулан дээр эзний дүр төрхийг харснаа хэлж байгаа ах нь. За яриад байсан чинь цаг болчихсон байна. Одоо дуусаад хувцсны худалдаа байгаа гэсэн хурдан очих хэрэгтэй байх тий. За нэг жоохон байжгаад нэг цаг хойшлуулах уу худалдаагаа? Үгүй юу. Дараа хийж болно штэ. За дараа дахиад энэ эзний дахин ирэлтийн тухай үгнээс хэлж өгөх хэрэгтэй байна. За бид бүхэн эзний дахин ирэлтийг, дахин ирэх эзнийг хүлээж авах, угтаж авах хүмүүсээ. За Библиэс нэг ишлэл харъя. 1-р Тесалоник 1, 2-р Тесалоник 1-ээс харцгаая. 2-р Тесалоник 2-р Тесалоник 1-ийн 2 хамт уншия. Ах トゥ нараа бидний эзэн Есүс Христийн ирэх болон түүн өд цуглах тухайд бид та нараас гуйж байна. Бидний эзэн Есүс Христийн ирэх болон бид түүн өд цуглах тухайд бид та нараас гуйж байна. Бидний эзэн Есүс Христийн ирэх болон бид түүн өд цуглах тухайд. Эзэн дахин ирэх үед бид бүхэн эзний өмнө бүгдээрээ цуглана. Хэн? Хуучин гэрээний үед аврагдсан итгэгчид, шинэ гэрээний үед аврагдсан итгэгчид, аврагдаад эзний өмнө очихсан байгаа хүмүүс, амьд байжгаад эзнийг хүлээж авах хүмүүс, бүгд бид нар бүгд түүний өмнө цуглах нэ. Үнэхээр сайхан байх болно. Тэр үед ямар сайхан байх вэ? 성도들이 한자리에 할렐루야 부를 때 나도 기쁜 마음으로 화답하여 부르리. Аврагдсан хүмүүс бүгдээрээ цуглаад хуучин гэрээний үеийн Авраамтай ч уулзаж, Исаактай ч уулзаж,
Давид хаантай ч уулзаж шинэ гэрээний үеийн Илч Петертэй эзний төлөө сайн мэдээ тарааж байгаад амиа золиослсон Илч Паултай ч уулзаж бүгднтэй нь уулзна эзэн ирэх үед. Үнэхээр их тэнгэр элч нар иргэн тойронд хүрээлж ирсэн хамтдаа магтан дуу дуулж авах үед төсөөлөд үзтээ. Ямар сайхан байх вэ? Би ч бас баяртай сэтгэлээр тэдний хамт түрэн дуулнаа. Тэр үед би болон та бүхэн тэнд байх хэрэгтэй, тийм ээ? Аврагдсан гээд гэрчлэл хүртэл ярьж байгаад эзэн ирэх үед эзнийг угтаж авч чадахгүй бол яах вэ? Баларна үсттэй. Тийм зүйл байхгүй байх хэрэгтэй. Бид бүхэн ухаан сэргэг байж итгэлээ. Дахин нэг шалгаж сэргэг байх хэрэгтэй. Эзэн хизээч ирсэн эзнийг тосож авч чадах хэрэгтэй. Залбирая. Энэрнгүү бидний бурхан аав минь. Энэ дэлхийн олон хүмүүсийн дундаас биднийг түрүүлж авран биднийг ариунаар тусгаарлаж дахин ирэх эзнийг хүлээх тэр найдвар дотор биднийг амьдруулж байгаад баярлалаа. Бид үлдсэн амьдралдаа зөвхөн бурхан таны хүсэл алдрын төлөө тун удахгүй дахин ирэх эзний алдарт оролцоход ичих зүйлгүй байхад бид үлдсэн амьдралаа өнгөрүүлэхэд та тусална уу? Магад бидний дунд хараахан авралдаа батгүй хүн байгаа бол сэтгэлийг нь та сэрээж бурхан таны агуу гайхалтай энэ нэгүсэл болон ерөөлөөс алдагдахгүй байхад нэг ч хүн байхгүй байхад та тусалж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.